Яагаад уншихаа болчих вэ? Халуур чи яг хэн байсныг хэлэх гэж байсан штэ. Жинхэнэ тамлал үйлчлэгч нь л баг те. Сайн байцгаана уу? Кино ертөнцийн шинэ мэдээлэл дэлхийн болон Холливуудын оддын мэдээллийг багтаасан 7 хоногийн кино том хөтөлбөр эхэлж байна. 2026 оны 79 дахь удаагийн Каннын кино наадам 5 дугаар сарын 12-нд Францын Ривьерад албан ёсоор нээлттэй хийлээ. Le Monde-ийн мэдээлснээр нээлтийн ёслолыг Жейн Фонда болон Гунлин нар нээж үндсэн уралдаан 5 дугаар сарын 13-наас эхэлсэн бөгөөд нийт 22 кино Palme d'Or буюу Алтан далдуу модны шагналын төлөө өрсөлдөж байна. Анжелин Кан зөвхөн шинэ киноны өрсөлдөөн бус томоохон оператор найруулагчид, кино технологи, хиймэл оюун ухаан, Холливуудын оролцоо багассан шалтгаан зэрэг салбарын том асуудлуудыг зэрэг хөндөж байгаагаараа онцгорч байгаа билээ. Үүнээс гадна Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн, киноны гоо зүй, нийгмийн байр суурь, улс төр, олон улсын оператор киноны өнгө аясыг илүү хүчтэй барих хандлагатай байгааг их сурвалжууд дурдсаар байна. Алтан өргөө олон улсын кино наадмын шагналт бүтээлүүд тодорлоо. Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Алтан өргөө олон улсын кино наадам өнгөрөх амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 2013 оноос хойш Монголын болон олон улсын хэмжээнд 4000 орчим богино хэмжээний бүтээлүүд хүлээн авч шилдэг бүтээлүүдэд шагнал олгож байсан уг наадам энэ жил үндсэн уралдаанд хөтөлбөр, тусгай үзүүр, хамтын ажиллагаа гэх мэт хэсгүүдээс бүрдсэн ба наадмын эхний шалгаруулалтанд нийтэд 70 орны 300 гаруй кино оролцжээ. Джон Траволта найруулагчийн хуваар анхны киногоо Кант танилцуулж хүндэт Palme d'Or гардлаа. 5 дугаар сарын 15-нд Джон Траволта Каннын тайзан дээр өөрийн найруулсан анхны кино Propeller One Way Night Coach-ийн нээлтэнд оролцох үеэрээ хүндэт Palme d'Or хүртлээ. People сэтгүүлийн мэдээлснээр Траволта уг шагналыг авахдаа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй. Энэ бол Оскароос ч давсан зүйл гэж хэлсэн байна. Fast and Furious-ийн анхны баг Каннд 25 жилийн ойгоороо эргэн нэгдэв. Rotten Tomatoes-ийн улаан хэвсний ёслолын тоймд дурдсанаар Канн 2026-гийн онцлог мөчүүдийн нэг нь The Fast and Furious киноны 25 жилийн ойн тусгай үзүүр байлаа. Мишель Родригес, Вин Дизель, Жордана Брюстер нар анхны франчайзын төлөөлөл болж улаан хэвсэн дээр гарсан бол Пол Уокерийн охин Мэдоу Уокер мөн оролцсон байна. Энэ хүнэгдэл тухайн франчайз зөвхөн экшн киноны цуврал бус 2000-ад оны pop соёлын том төлөөлөл болсон гэдгийг Каннын тайзан дээр дахин санууллаа. Блокбастер кинонууд Каннын үндсэн уралдаанд цөөн байгаа жилд Fast and Furious-ийн 25 жилийн ойн үзүүр Холливуудын нөлөө фестивалаас бүрэн алга болоогүйг харуулсан сонирхолтой дохио болж байна хэмээн их сурвалжууд дурджээ. Scarlett Johansson Paper Tiger-ийн Каннын нээлтэнд ирсэнгүй. Джеймс Грейн гэмт хэрэг драм төрлийн Paper Tiger 5 дугаар сарын 16-нд Каннд нээлттэй хийхэд Адам Драйвер, Майлз Тейлор, найруулагч Джеймс Грей нар улаан хэвсэн дээр гарсан ч гол дүрийн жүжигчин Scarlett Johansson ирээгүй нь сошиал орчинд анхаарал татлаа. Мадам Фигаро болон Just Jared мэдээлснээр Johansson өөр төсөл дээр ажиллаж байсан тул Каннд оролцоогүй бөгөөд энэ нь кино нээлтийн хажуугаар хамгийн их яригдсан түүх болжээ. Dark Horizons-ийн мэдээлснээр Paper Tiger нээлтийн үзүүрээрээ үзэгчдээс 7 минут орчмын алга ташилд хүрсэн бөгөөд найруулагч үзэгчдийн халуун уур амьсгалын үеэр Johansson-тай FaceTime-аар холбогдох гэсэн ч Johansson хариу өгөөгүй нь киноны талаар хов живийг улам нэмэгдүүлжээ. Энэ 7 хоногийн кино ертөнцийн хамгийн их анхаарал татсан мэдээний нэг бол Кристофер Ноланы шинэ бүтээл The Odyssey киноны анхны бүрийн хэмжээний трейлер байлаа. W магазины мэдээлснээр трейлер 2026 оны 5 дугаар сарын 4-нд The Late Show with Stephen Colbert нэвтрүүлгээр анх цацагдсан бөгөөд 5 дугаар сарын 5-наас эхлэн кино сонирхогчдын ярианы гол сэдэв болов. Уг бүтээл 2026 оны 7 дугаар сарын 17-нд кино театруудаар гарахаар товлогджээ. Кинон Гомерийн эртний туйлс Одиссег орчин үеийн IMAX технологиор дахин амьлуулж байгаагаараа онцлог. Энэ гэр эзнээ хүлээж байна. Итакийн хаан буцаж ирнэ. Үгүй ээ. Чи бол заяа тавиланга залуурдах хэрэгтэй ч. Чадахгүй яваа ир. Тэр ертөнц үгүй болсон.
Карма Марион Котиардтай хамт Dark Thriller төрхөөр Каннд танилцуулагдав. Гём Канигийн Карма кино 5 дугаар сарын 15-нд Каннын кино наадмын шалгаруулалтын бус ангиллалд танилцуулагдлаа. Киноны үйл явдал Жан гэх эмэгтэй Испанийн хойд тосгонд амьдралаа дахин босгох гэж оролдох үед түүний 6 настай загламайлсан хүү Матио алга болж тэрээр гол сэжигтэн болж байгаагаар өрнөх ажээ. Кинонд Марион Котиар, Дэни Миноше, Леонардо Спарагlia, Луис Сайра нар тоглож байна. Найруулагч Канне өмнө нь Telno One кинонд трейлер төрлөөр амжилттай ажиллаж байсан юм. Disney Plus-ын үндсэн цуврал Moving 2 дугаар улирлын зураг авалтаа аль биесээр эхэллээ. Суперватертай Солонгос цувралыг шин төвшөнд гаргасан энэ цуврал дахин илүү том тулаан өргөжин тэлсэн ертөнцөөр буцаж ирж байна. Энэ удаад Жонгвон ахлах сургуулийн хэрэг дууссан ч супер хүчтэй хүмүүсийн ертөнц дахин нэг том хямралтай нүүр тулж байгаагаар үйл явдал өрнөнө. Гэвч цувралын фэнүүдийг хамгийн гайхшруулсан өөрчлөлт бол Бонсокийн дүрийн жүжигчин солигдсон явдал байлаа. Нэгдүгээр улиралд Бонсокийн дүрд тоглосон Ий Жунха цэргийн алба хаахаар болсон тул хоёрдугаар улиралд оролцох боломжгүй болж түүний оронд залуу жүжигчин Вонг Юбийн тоглохоор болсон юм. Хэдий жүжигчин солигдсон ч дүрийн гол зан чанар супер хүчийг хадгалж өөр хүн боловч бидний мэдих Бонсок гэсэн мэдрэмж өгөхийг продакшн баг зорж угаагаа дурдсан байна. Үүнээс гадна нэгдүгээр улиралд тоглосон Рю Синрён, Хан Хёжун, Жо Инсан нар үргэлжлүүлэн тоглох ба цувралын ертөнцийг тэлэх олон шин дүрүүд нэмэгдэж байгаажээ. Мөн цувралын эхний улирлыг найруулсан Пак Инжэ найруулагч Kingdom цувралаар танигдсан Ким Сон Хванаар солигдсон нь тус цувралыг илүү том тулаан, илүү өндөр эрсдэл, илүү олон супер хүчний мөргөлдөөн болно гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Улмаар Moving 2 нь өмнөх цувралын үргэлжлэл биш, цоо шин бүхэл бүтэн ертөнцийг таниулна хэмээн продакшн баг амлаад байгаа юм. Энэ 7 өдрийн Хойд Америкийн зах зээл дээрх бокс офис жагсаалтын 5 дугаар байранд Amazon MGM студийн бүтээл Ship Detectives 2 дахь 7 хоногт 9,574,847 ашиг олсноор жагсаалтын 5 дугаар байранд багтжээ. Энгснээр нээлттэй хийсэн 2 дахь 7 хоногт 29,915,930 нийт ашиг олсон байна. Аз жаргалтай амьдралд маань нууц суугаа гэж үзвэл тэр нь дэлхий дээрх хамгийн ээлдэг амьтдыг халамжилдаг маань. Яагаад уншихаа болчих вэ? Халуурч яг хэн байсныг хэлэх гэж байсан шүү дээ. Жинхэнэ тамлал үйлчлэгч л байх те. Манай хончин алуулсан байна. Бид энэ хэргийг илрүүлэх ёстой. Чи өөрийгөө гэрээсээ явахар зоригтой гэж бодоо юу? Бид айхгүй байна. Офицер Дэри, би бол Жорж Хардигийн өмгөөлөгч. Тэр гэрээслэл үлдээсэн. Зохиолт дандаа гэрээслэлд байгаа хүмүүс сэжигтнүүд байдаг үстэй. Энэ хэргийг илрүүлж чадахгүй л яах вэ? Би энэ түүхийг чамд өчнөө ярьж өгсөн. Хэдхэн энгийн дөрмөл байдаг шүү. Хараач, өлмөр. Тэд яаж хавэ? Манайхаа би уулмөрөнд орчихлоо. 4-р байранд Warner Bros-ийн бүтээсэн Mortal Kombat 2 кино 2 дахь 7 хоногт 13,400,638 доллар олсноор ийхүү 4-р байрт бичигдлээ. Энгснээр нээлттэй хийсэн 2 дахь 7 хоногт 62,233,170 долларын нийт ашиг олжээ. Johnny Cage чи Mortal Kombat-д сонгогдож байсан. Өх, илав эмэгтэй хүнд гар хөрмээргүй байна шүү. Бид хийцээ. Чи хүрхгүй. Урагшаа. Одоо үзүүлбэрийн цаг. Гүйцээгээд өг. Харин шинээр нээлттэй хийсэн Focus Features-ийн бүтээл Obsession кино 17,196,855 доллар олсноор энэхүү 3 дугаар байрт бичигдлээ. Ганцхан хөслөл хөс. Ники Фриман энэ хорвоо дээр хэнээс ч илүү намайг хайрлаасай. Улайсны мөчөр нахиалуулж чадах тийм л хайр. Та хоёр гэнэт үерхсэн нь гайхмар шүү. Ники нэг л биш байх шиг. Яг ямар гэж зүгээр үү? Үгүй. Бурхан минь чи тэрэнд ямар шивчлэг ашиглаж хав?
Чи яагаад намайг хайрладгүй юм? Би чамд хайртай. Хайртай. Чангаар хэл. Би чамд хайртай. Хоёрдугаар байрт The Devil Wears Prada 2 кино 17 сая 850 мянга $733 ашиг олсноор бичигдлээ. Ангиснээр нээлттэй хийсэн 3 дахь 7 хоногт 175 сая 712 мянга $929 нийт ашиг олжээ. Чи одоо энд гараад байгаа шууганыг нам дахаар ирсэн. Би энэ ажлыг бүтээх гээд байна. Чи Миранда Престли үннийг илжүүлсэн ном бичиж чадах юм байна. Наадхай оройн хоолнд өмсөх гээд хүч найдаа. Болсон. Фэнди хэрэг болно. Брунелло Кучинеллигийн юмд гоё шүү. Бас гарцаагүй. Тотемигийн цуглуулгаас хадгалмалтай хослол хэрэгтэй. Гэхдээ улаан борлоо биш шүү. Чи дэндүү цэнхэх гэр болохоор. Би зүгээр л ажилдаа хайртай. За ингээд энэ 7 хоногийн Хойд Америкийн бокс офисын тэргуун байрт алдарт дуучны тухай Майкл кино 4 дахь 7 хоногт 26 сая 140 мянга $937 ашиг олж жагсаалтын 1-р байрт орлоо. Нээлттэй хийсэн цагаас хойш Хойд Америкийн зах зээлээс нийтдээ $282 сая 812 мянга $764 ашиг олоод байна. Би нэг юм хэлье. Энэ амьдралд чи ялагч ч болно, ялагдагч ч болно. Төмрийн үйлдвэрт над чиг бүхнээсээ өнгөрөөмөр байна уу? Үгүй эрхмээ. Тийм ээ, би мэдэж байна. Та нар мөрөөдлөхийн төлөө тэмцэх үү? Тийм эрхмээ. Мөрөөдлөхийн төлөө тэмцэнэ гэдгээ илүү чангаар хэлэх хэрэгтэй. Мэдээ эрхмээ. Би бодох хэрэгтэй байна. Юу бодохыг чинь би чамд хэлнэ. Майкл, би чамайг төрөхтөл өөр гэдгийг чинь мэдсэн. Чамд маш онцгой амьдрал заягдсан. Хөгжим хорвоог өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. За ингээд өнгөрсөн 7 хоногт кино ертөнцид болсон мэдээллээс та бүхэндээ хүргэлээ. Таалагдсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.